Hi guys, энэ удаагийн бичлэгээр Токио хотод хийж болох зүйлс авч болох үзэр үйлчлэгийн талаар part 2 бичлэг манад хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай. За ингээд бичлэг рүү орох. Хамгийн ихэнд санд болох газар нь болохоор Tokyo Disney Sea болон Disneyland. За Universal Park бол бүгд нийлээд нэг байдаг шүү дээ. За Disneyland бол ингээд яг Токиогийн Японы хувьд бол хоёр хуваагдчихдаг. Disney Sea, Disneyland. За аль алинд нь орохын тулд тусдаа төлбөр бол төлдөг. За өнөөдрийн байдлаар Trip.com дээр бол яг адилхан төлбөр төлөөдөр бол орох боломжтой. Намайг аялж үеэр бол Disney Sea илүү үнэтэй байсан. За өнөөдрийн байдлаар бол 185,787 төгрөг төлөх нэ. Нэгийг үзэхийн тулд нөгөөг нь үзэхийн тулд мөн л адил 185,787 төгрөг бол төлж бол дотор нь орно гэсэн. За Disney Sea-ийн хувьд бол хамаагүй олон хүмүүсээс очиж үзтiin юм шиг надад санагдсан. Би бол хоёуланд нь орсон. За ихэнх хүмүүс бол магадгүй Disney Sea-ийг нь үзээд Disneyland-ийг үлдээч юм шиг бас миний хувьд бол санагдсан. За Disney Sea-ийн хувьд бол маш том цогцлбор байсан. Disneyland нь ч яг ялгаагүй амар том цогцлбор. За тэгтээ яг ирж байгаа хүмүүсийнхаа тооноос шалтгаалаад Disney Sea бол авторыг ачаалтай амар их оочртой байсан. Яг намайг очиход бол ялангуяа бид тэр Frozen-ийн хэсгийг тоглох гэж 4 цаг бол хүлээсэн байдаг. За тэгээд бүтэн өдөр зарцуулаад би Disney Sea-г бол үзэж дуусгаж бол чадаагүй. Нийтдээ нэг 13 4 тоглох ёстой том тоглоомнууд байсан. За тэндээс нь би бараг нэг 5 6-гийн л тоглож амжсан бол санагдаад байна. За тэгэхээр та бас аялал жуулчлалаар бага хүмүүс явдаг үйлрэл нь очих юм бол энэ асуудлаас бол зайлсхийж чадах нэ. За Disneyland-ийн хувьд бол харин бүтэн өдрийн дотор би бүх тоглоомыг бол тоглож дуусгаж чадсан. За Disney энэ Disney-ийн энэ паркуудаас таны мэдрэх зүйл бол ялангуяа Японы паркаас мэдрэх таны зүйл бол үнэхээр бүх юм чанартай байсан. Ялангуяа Японы нөгөө чанар бас дахин чанар гэдэг бол үнэхээр ойлгосон энэ паркаас бүх юм нь шин бараг л тий орой болгон шинэ ямар солиод идэв юм шиг санагдсан. Юм болгоных нь булан тохон шив шинээр маш цэвэрхэн байсан. За тэр нь бол надад үнэхээр Америкт үзсэн Universal ч юм уу энэ Бээжинд очиж Universalтай тоглосонтой харьцуулахад бол Японых бол хол ил байсан. За хамгийн том асуудал нь нөгөө хоёртойгоо харьцуулахад амар их оочтой маш олон хүмүүс очсон л асуудал байсан. За дараагийн санд болох зүйл бол Tokyo Cruise Asakusa Pier гэдэг үйлчлэг бол байдаг. За энэ нь бол усан онгоцоор далай дээгүүр явна гэж ярих бах. Далай дээгүүр яваад Токио хотоосоо нөгөө нэг Odaiba гэдэг нөгөө эрхчлөлийн нөөцүүд жижигхэн хэлбэрээр байдаг. Тэр арал руу бол явдаг байгаа хүний гараар бүтсэн. За тийшээ та метрогоор ч очсон болно, машинаар гүүрээ гарцсан ч болно, эсвэл энэ усан онгоцоор очих болдог гэсэн. Хамгийн үнэтэй үйлчлэг нь бол энэ усан онгоц. За тэгээд энэ усан онгоц нь болохоор өөрөө жоохон тийм дээгмэр өрмөц юм уу? Босод улсуудын өгдөг үйлчлэгэд харьцуулахад энэ усан онгоц нь өөрөө жоохон өрмөц тийм шумбагч юм шиг усан онгоц бол байдаг. Ингээд өөргөө тэр чигээр нь бүрхэгдсэн. Тэгээд түүнээс гадна та ингээд далаа доошоогоо нэвт харах боломжтой тийм шилэн юутай шалтай гэх юм уу. Тэгэхээр та далаа доошоогоо нэвт харах боломжтой гэсэн. За энэ үйлчлэгийг бол би яг хувьдаа бол авч хэрэгжилж бол үзээгүй. Маш үзэг сонирхолтой байсан боловч яг нөгөө усан онгоцны зөксөөлийг олж чадахгүй байжгаад усан онгоц маань явчих үедээ гэж бодоод тэгэд хасирлаад захиалж байгаагүй. Тэгээд дараа хэрвээ тэгж очих юм бол энэ үйлчлэгийг авч үзэндээ гэж боддог тийм үйлчлэг байгаа. За тэгээ үүний хувьд бол янз байдаг. За тэгтээ та Trip.com-ос бол авах бол боломжгүй байдээ шүү. Энийг нэг өөр вебсайтаас орж авдаг байсан санагдаж байна. Да хэрвээ Google-с Tokyo Cruise Asakusa Pier гэд хайж агаад олоод бол энэ үйлчлэгийг бол харчих бол боломжтой. Тийм. Үнэнийг ойролцоогоор нэг хүний 120,000 төгрөг байсан бол санагдаж байна. За дараагийн Токиогийн бас алдартай юм бол нөгөө дрифт шүү дээ. Бид бүх Tokyo Drift тэгвэл үзэж өссөн. Би бол хувьдаа үзэж өссөн. Та бүхний ч бас үзсэн баг гэж бодож байна. Галзуу урдуурлын 4-р анги байдаг санагдаж байна. За тэгээд яг тухайн кинон дээр гарч исэн машинууд. За тэгээд мэдээж Японы алдартай нэг GTR гэдэг машин. За тэгээд түүнээс гадна Supra гэдэг энэ маш олон машинууд нэг газар ер нь бол цугладаг. За тэгээд маш их тоног авсан. За түүнээс гадна гой LED гэрлүү залгацсан. Тийм хүмүүс цуглаад тэгээд машина ер нь хүмүүс сонирхолтой гэсэн үг. Хамар мамрын зохиол машин чинээ тайлбарлаад мэдээж тэр хүмүүс ч гэсэн нэлийн тийм гоё байдаг багч бодож байна. За тэгтээ энэ хүмүүсийн цугладаг клуб юм уу те энэний мембер нь бол өөр амар үнэтэй байдаг. Таны хүний бол ер нь бол үнэтэй байдлаар Trip.com дээр 552,884 төгрөгөөр зарагдж байгаа байна. Ер нь бол нэлийн үнэтэй. Тэгтээ машин тэрийн үнэхээр хорхоотой. За тэр чинь маань GTR Supra гэдэг нэлээ
бодоход яг уу таныг одоо үзээсэй гэж бодож байна. Би хувьд бол очиж үзэж байгаагүй. Уусаа таны гудамжаар явж идэл баахан GTR маар бол явах нь бол баараггүй дээр үеийн бас нэг амар томолцсон Chrome ROM нь бол явж илээ гэдэг. За тэндээс бол бас GTR-аад маш олноор нь бол харах боломжтой. Заавал энд очихгүйгээр бүрийг ойроо самрын сөхүүлээ Disney-ээр нь тайлбарлуулаа. За тэгээ бүр ингээд хоорондоо гоё явах нь машин дотор нор сууж мууж болно шүү дээ. За Tesla-с ийм мэдрэмж авахыг хүсэж байгаа юм бол энэ үйлчлэгийг бол авах боломжтой. Энэ маань бол Trip.com дээр бол байгаа шүү. 552,880 төгрөг. За дахин энэ үнийг хэлье. За дараагийн сонирхолж байгаа газар бол Team Lab Planets. За үүнээс ханд нэг Borderless гэж бас Токиод бас байгаа. Хоёр байдаг дэлхийд ирэх цорын ганц одоо хот гэх юм уу? Хоёр юм тусдаа. Тэгээд хоёр юм Team Lab-ийн одоо цогцлбор бол байдаг. За намайг очих үеэр нь бол Borderless нь бол засвартай байж таарсан. Тэгэхээр нь бид Odaiba гээд нөгөө арал дээр байдаг юм Planet гэдэг юмд орж үзсэн. За би Team Lab-ыг бол Хятадд нэг орж үзсэн. За тэгээд Японд бас нэг орж үзсэн. За энэ хоёрын хооронд нь харьцуулаад ярихад бол Японы бол одоо хамаагүй хав илүү. Үзэх юмнууд нь жолон маш чанартай, дээрээс нь усан одоо бас тийм одоо юу юм үзүр үйлчлэгээ гэх юм уу та гутлаа тайлж байгаа бүл нөөцийн тийш нь ордог. Юуны хувьд бол одоо Хятадын хувьд бол жоохон тийм чанаргүй нэг санагдсан. Гэхдээ яг мэдээж гоё л байдаг л да. Гэхдээ Японогт бол харьцуулшгүй тийм газар тэнгэр бол байсан. Үний хувьд ч гэсэн нэлийн хоорондоо ялгаатай. За үний хувьд бол энэ Японы Planet гэдэг нь бол 85,203 төгрөгөөр яг өнөөдрийн байдлаар бол Trip.com дээр бол зарагдж байгаа юм байна. За Borderless-ийн үнийг бол мэдэхгүй бас засвар нь дууссан хэсгийг бас мэдэхгүй. Юу ч юм би өөрийнхөө орж үзснийг нь бол та бүхэнд бол санал болгож байна гэсэн. За дараагийн очихдоо үзчихвэл ер нь сонирхолтой зүйл гэх юм бол юу га? Сумо. За монголчууд бид нар бол сумо таартай гэр бүлээрээ явж байгаа. Ялангуяа одоо имжлэг үзэж байгаа чи гэр бүлийнхнийгээ аваад одоо Японыг сонирхож байгаа. За тэгээд 20 настай ийм залуу 30 эдтэй залуу байсан ч гэсэн ялгаагүй л дээ. Танаа бол сумо үзсэн л байж таараа тий. Бид нар бол өөртөө Хаккогийн 90 үед амьдарч байгаа хүмүүс учраас сумог бол очиж үзэхэд бол маш аавч нь бол сонирхолтой байх гэж бодож байна. Маш их баярлах байх гэж бодож байна. Түүнээс гадна сумогийн ордны гадаа сур хөргөд харуулах боломжтой гэсэн. За мэдээж башуу болж байгаа хөстэй нөгөө цаг хугацаанд нь багтаж та нар аялах хэрэгтэй гэсэн. Тэрийгэ тооцоолдгоо. За намайг би өөрөө бол сумогийн тоглолт бол шоу бол үзээгүй. Ягаад гэвэл намайг очих үед ализений нөгөө амралтын одоо хугацаанд эхэлсэн байсан. Амралтын үйлрэл нь болж исэн. За тэгээ би зүгээр сумогийнх нь ордны гадаа очиж буцаж исэн гэсэн үг. За үний хувьд бол нэг тодорхой мэдээлэл өгөхөд бол хамгийн хямдхан нь бол ер нь 3,500 йенээс 4,000 йений хооронд бол байдаг. За тэр нь Монгол мөнгөөр 80-с 90,000 төгрөгийн хооронд гэсэн. Нэлийн хойшоо суудлах гэсэн. За нэлийн урагшаа бодоод ирэх юм бол дундуур бол нэг 5,000-аас 5,500 йений хооронд 110,000-аас 125,000 төгрөгийн хооронд гэсэн. За яг нүүрийг нэлийн тулаад A-set гэж нэрийг хэлдэг. За тэр нь бол 8,000 йен буюу нэг хүний 180,000 төгрөгийн үнэтэй бол байдаг байх нэ. За тэгээд ер нь бол 1 сар, 5 сар, 9 сард мэдээд очиж бол тэр ивентийг бол үзэх боломжтой гэсэн үг шүү. Намайг очих үеэр л амарцсан байсан. За тэгээд Японы зүүр газар угаасаа сумо үзэж чадахгүй юм чинь бас очиулаас зүгээр ах. Энэ манай яг нөгөө нэг Таиланд очих юм бол Thai box авал үзэрэй гэдэг шиг. Японд очивол сумогийн нэг сонирхол харахад бол ямар ч тийм буруудах зүйлгүй гэсэн санаа байгаа. За ингээд энэ удаагийн бичлэг маань бол дуусчихин. Лайк болон subscribe дарцгаарай guys. За bye.